1, 2, 3. Нэмэцгано Giggly Talks podcast-ын тавтай морил Аги байна. Ламаа байна. За юу байна? Сэн сайхан ойр дуулцаагүй хүмүүстээ. Харин тэглээ одоо бараг хэдэн сар болчихов? 2 3 бараг 4 5 сар болчихов. 2 сараас хойш бичиг байсан. Тэгвэл бараг 4 сар болох ч юм байна. Тий. Тэгээд энэ хугацаанд их юм боллоо. Тэ? Тэглээ. Хоёлаа чинь Яг нөгөө нэг болсон хайлайт болсон юмнуудаа энэ дунд ч бас баахан баяр ёслол болсон. Тэднийг зүгээр яг бодоод за иймэрхүү санаачин боллоо гэж ярих юм уу? За тий. 2 сард чинь тэгээд хоёлаа цагаан сар гээд нэлээд завгүй байсан. Тэгээд бас танах нүүдэл хийгээд бас нэлээд завгүй болсон. Тэгээд тэрний дараа чинь юу вэ? Манай ээж бас явах гал нэлээд ээж тийш гараад ерөөсөө цаг зав гарч өгөхгүй байсан. Надад бол чиний хувьд ямар вэ? Миний хувьд бас тэгсэн амар бизи байсан. Яг гинт нүүхээр болоод тэгэл бүр бүх юмудаа бэлтэж мэлдээл тэгээд тэгэртээ шинэ байрандаа нүүж орж ирээл бас тогтчулна гээл тэгэл тэгээл өдөржингөө бас нөгөө нэг охинтойгоо яг нөгөө гадар дэлгүүр явахаар жоохон айгүйх асуудалтай яг сайн явж чадахгүй тэг охиныгоо цэцэрлэгт өгөө ингээд одоо л нэг жоохон тайван цааваа сууж штэ. Харин одоо л нэг тавширч ийн би бас. Бас манай ээж сая 4 сард яваад өгсөн. Тэгээд ээж яваад өнгөт чинь би гав ганцаархнаа хүүхдтэйгээ байхаар болчихж байгаа юм чинь. Тэгэнгүүт ингээд бас ингээд амьдрал бас жоохон өөрчлөлттэй болоод ирж байгаа юм чинь. Ингээл завгүй болоод урд нь ээжтэй хүүхдээ харуулаа гарчдаг гэсэн бол одоо буцаад хүүхдээ өөрөө яг хараал ажиллаа хийгээд хажуугаар нь удахгүй бас төгсөж байгаа 6 сард. Харин тийм тий. Тэгээд төгссөний дараа ажил хайна гэж бас нэг амар том асуудал байх шиг байна өө. Тэр үе мүдээ тэгээд цаг тухайд нь юу болж байгааг ярина. За тэгэрээ. За тэгээд өөр чи одоо тэгэл яг одоо миний амьдралд бол нэг амар тийм том юм гарсангүй. Ямар ч сан байранд нүүж орсон л байла. Тэгээд бусдаараа ч гэвэл тэгэл жоохон гэр орнод очиулсан маягтай л сая хэдэн сарыг өнгөрүүлвэхтэй. Гэхдээ энэ ч бас Америкт бас яг ингээд өөрсдийн гэсэн байр аваад ингээд гарна гэдэг чинь бас амар том майлстоун шүү дээ. Тэгээд энийг авахын тулд бас нэлээд олон шат дараалал бас юу гэдэг лээ. Одоо ингээд процесс болсон бах. Тэгээд тэрний тухай чи бүр амар дэлгэрэнгүй мэдчихсэн шүү дээ. Тэгээд магадгүй зөндөө олон хүмүүс бас яг юунаас эхэлдэг, яг юугаа бэлтгэх ёстой юм бол яг ер нь дунджаар ингээд бас хэдэн мянган доллар ингээд хадгалсан байх хэрэгтэй байд юм бол ямар шалгуурт тэнцэх хэрэгтэй байд юм бол гэж зөндөө юмнууд мэдэхгүй байдаг баг. Тэгээд тэр тухайн магадгүй ирээдүйд хоёлаа бас яриул те. Хүмүүст бас мэдлэг болох үүднээс би жишээлбэл одоо оюутан баггүй энд. Тэгээд одоо хоёлаа л оюутан шүү дээ. Гэхдээ би яг ингээд мэддэг байсан баггүй. Хаус аавна гингүүд яг юу бэлтгэх ёстой юм бол одоо би чи ингээ оюутан ажиллах ирэхгүй байж байгаа мөртлөө яаж би одоо ингээд хаус авахын тулд eligible болдсон бол мол гэд мэддэггүй байсан чинь болдог байсан юм билээ те гэж уржигдал мэдлээ. Ер нь яг юу юм бэлээ визтэй ч вэ визгүй ч вэ юу гэдэг down payment нөгөө нэг өмнө урьдчилгаа төлбөрөө ахиухан цуглуулсан байхад бол ер нь бол ямар ч зээл бол гарчдсан бэлээ гэж надад нөгөө нэг манай надад тусалсан хүмүүс хэлсэн шүү дээ. Тэгээд оюутан байсан ч гэсэн ер нь боёлт юм бэл. Тэгээ одоо энэ манай амьдарч байгаа энэ ариад зөндөө монголчууд байд юм байна. Тэгээ би ерөөсөө мэдгүй байсан чинь ингээд таарсан хүмүүс л ерөөсөө энэ хавьд байдаг гэх тэгдэм байлаа. Тэгээ зарим нь оюутан гэл янз бүрийн л одоо визний статустай хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээс одоо нөгөө байрны үнэнд амар өсөж байгаа. Тэгээд хүү өсөж байгаа. Тэгэхээр байр хүмүүс авахтаа бол ер нь зүгээр амьдрын гэхээсээ илүүтэй ирээдүйд ер нь хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна.
гэж худалдаж өрнө авбал зүгээр юм байлээ. Яг investment маягаар худалдаж авбал зүгээр юм байна гэж бодсон. Ер нь тийм тий. Одоо л бид нар чи энэ ч зүгээр ингээд одоо нөгөө нэг юу гэдэг лээ? Хөлсний байранд ингээд амьдрал яг ингээд баг өөрсдийнхөө ингээд ирээдүйд хөрөнгө оруулж явах боломжтой мөнгөө ингээд зүгээр л ингээд баг ингээд хүнд өгөөд ингээд амар үнэтэй мөнгө ингээд өндөр үнэтэй байранд ингээд амьдраад бас байж байгаа гэж бодохоор бас жоохон алдагдaltaй ч юм шиг сүүлийн үед санагдаад байгаа. Тийм ганц бие хүмүүс бол яг хөө тэгэл айлын өрөө хөлсөл $500 $600 өгвөл амьдарч болно шүү дээ. Тэгвэл бид нар нөгөө гэр бүлтэй болохоор чи яалтчгүй айлын хажуу өрөөнд амьдраад авах боломжгүй. Тэнгүү яг тусдаа байр авч гарна. Тэгээ тусдаа байр нэг өрөө аваад гарахлаэр доотлон л нэг өрөө авч гарна шүү дээ. Тэнгүүд чи энэ Америкт одоо дунджаар бол нэг өрөө байр баг one bedroom чинь бараг 2000 болцсон. Бараг доод үн 2000. Одоо чи ер нь бас манай одоо хоёулынх нь амьдарч исэн байр бол доотл нь 2000 болсон мөлий баг. Тийм сая манайх гараад өөр хүмүүс оруулсан. Тэд нэр гэрээгээ өөрчлөхэд бараг 1960 мар болсон байсан байр нь. Тэгэхээр тэр чинь бол бас тийм амар одоо орчин үеийн шинэ байр биш шүү дээ. Тэгсэн хэрнээ тийм ер нь үнэтэй байна. Тэгэхээр бид нар бараг хаашаа сартаа жилдээ одоо хэдэн төгрөг төлөөд байгаа бараг $20 эдэн. Тэгээ $24,000 зүгээр ингээд өгчөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо яг энэ тал руугаа бас ямаар байна. Ирээдүйдээ хөрөнгө оруулмаар байна. Тэгэхээр яг хөө хэрвээ өөртөө байр авчих юм бол тэрний нэг даваа тал нь бид нар сард одоо энэ өгөөд байгаа байрны түрээсээ өөрсдийнхөө байранд одоо өгнө гэсэн үг байхгүй юу. Тэгээ ерөөдөө яг mortgage бол яг хэдэн төгрөгийн байрнаас шалтгаална. Тэгээд хэр их down payment тавьснаас шалтгаалаад одоо mortgage буюу сарын төлбөр нь гарч ирд юм билээ. Тэгэхээр дунджаар одоо нэг 2 3 bedroom ийм таун хаус ч юм уу юм авъя гэвэл за нэг $3,000-аас $4,000 сарын төлбөр өгөх юм байна даа л гэж юу бодох юм байлээ. Гэтэ тэр чинь бол нөгөө хүнд ерөөсөө байгаа биш. Бид нар өөрсдөө яг ингээд яаж байгаа болох өөрсдөндөө зориулж байгаа нэгсэндээ өөртөө юм худалдаж авч байгаа болохоор тэр чинь ингээд төлөхөд ч гэсэн цаанаа амар урамтай гэх юм уу? Тийм, эргээд л миний юм болох юм чинь гээд те. Тэгээ бас тухтай байхаа яг өөрсдийн гэсэн юмд амьдрал бас одоо ингээд ядчил ханаа дуртай өнгөөрөө бодно. Галтгооныхаа тавилгыг дуртай өнгөөрөө хийлгэн те. Тэг чи энэ чинь ингээд хөлсний байранд бол яг орсон болвол яг тэрэнд нь амьдарч байгаа л яг тийм хിവэр нь гардаг болохоор. За нэг тийм хөө. Тийм хөлсний байрны даваа тал бас байд юм байлээ шүү. Яг л нэг юм хэмэвдэж юм хэрсэн ч те. Юм эвдэрч шууд доошоо залгаал засварчин дуудаад засалчдаг. Энд бол одоо нэг жижигхэн асуудал гарахад л бид нэр өөрсдөө тэр хүнээ олно. Тэгээд тэр хүндээ өөрсдөө мөнгө өгч яг засуулна. Тэгэхээр одоо бас ингээд амьдарч байхдаа бас айгүй юм хумаа эвдэлчсэн өдөхгүй айгүй хайтайхаа болгоомжтой амьдрах нь шүү дээ. Энд чи бол бид нар л за энэ эвдэрсэн, за энэ бөглөрсөн доошо хүн дуудана. Бараг гэрлийн лам шатангуутанд ороосоо авч маад юм шиг тий. Менежмент офисээс. Манай энэ хайр бүр битүү ингээд нөө plumbing одоо юу гэдэг тийм засвар, ийм засвар гэсэн нөө нэг юм van truck-ууд амирх явдсан билээ. Тэгээ ингээд өөрсдийнхөө саваад. Тэгэхээр нэгсэндээ энэ хаваар одоо тэр хэрэгцээ амир өндөр байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ. За өөр чамаар сан сайх вэ? Өөр надаар тэгэл яг төгсөн манай хичээл уг нь төгсөөс өмнөх хүртэл айгу тийм юу байсан амархонч гэх юм уу тийм хэцүү биш байсан. Тэгээд тэгсэн чи одоо ингээ яг төгсөх болоо сүүлийн квартертаа ороод ирсэн чинь capstone гэдэг анги авч байгаа. Бас жоохон challenging. Тэгээд ер нь хэцүү. Тэгэл амар хийх юмтай амар их ойлгохгүй юмнууд гарч ирсэн. Гэтэ би амар баяртай байгаа. Яг ингээд төгсгөөсөө өмнө ингээд бас ингээд ажлын байран дээр гарахад яг хэрэгтэй юмнуудыг айгу зааж өгч байгаа юм шиг санагдаад. Дуртай мөртлөө жоохон зовж дуртай байгаа гэх юм уу. Энийг тиймэрхүү байгаа. Тэгээ Монгол амар сайн сайхан юмнууд болоод тах шиг шүү дээ. Юу болж байна? Би өөртөө амар хоол байгаа шүү дээ тэрнээс.
За тийм үү? юу болж Цаас байна яриач. үзлээ, шоу үзлээ. Ямар Тэнгисийн шоу? эрэг өдрөг 7 гээд. Би тэрийг үзээгүй. Би Үзээгүй. ер нь амар юм үздэг юм шиг байна. Чи нөө Singles Inferno ч үзээл, Тэнгисийн эрэг дээр 24/7 ч үзээл. Яг нь Яасан. Singles Inferno үзчихэд дараа нь Мгм. Монголын тэр шоу үзсэн чинь бол яг хаа арай л жоохон сул санагдсан. Тэгээд Мгм. жоохон гिचгүй дээ ч юм уу эсвэл гэж нэг бодогдсон. Гэтэ яг хуу тэгсэн чинь яг хуу дараа нь сонссон чи яг Singles Inferno шиг шоу хийгээгүй. Одоо энэ Америкийн нөгөө нэг за ямар шоу гэдэг вэ? Long ямар Island Love Island. Bachelor ч лөө те Bachelor Тийм. тиймэрхүү Мгм. нэвтрүүлгийг ер нь тиймэрхүү vibeтай хийсэн юм байна л да. Би болохоор яг Мм. нөгөө Singles Inferno шиг жоохон юм хүлээгээд байсан чинь арай л Мгм. жоохон заваа байгаадсан байхгүй юу. Тэгээд Мм. пүүх энэ одоо тэгээд одоо хэрвээ энэ ингээд нэг орчуулагдаад энэ гадаад мададад үзүүл энэ монголчууд ч одоо а, ямар авир вэ гэж бодогдохоор ч юм шиг надад санагдсан байхгүй юу. Singles Мм. Inferno болохоор яг нэг юм хөөрхөн байгаадсан юм аа нэг юм. Тий. Singles Inferno-гийн хажууд бараг том хүмүүсийн нэвтрүүлэг шиг байна. Би ер нь бол жоохон тиймэрхүү тал руугаа болцсон. Тэгээ би Мгм. яагаад ийм өнцгөөс гаргасан юм бол доо жоохон айтаахан өнцгөөс нь гаргачихгүй тий гэж бодсон. Тэгээд оролцсон залуучуудын хувьд бол мундаг залуучууд зөндөө байлээ. Тэгээд ямар ч амар сүрхий болцсон, ямар ч амар мундаг болцсон. Бүгдээрээ л амар нөгөө нэг сэтгэлийн эрүүл илээ mental health-та анхаардаг. Тэгэл Мгм. өөрийгөө харилцаагүй хүн харилцахгүй гэсэн иймэрхүү юм ярьсан. Одоо тэд нар чинь хоёулаас дандаа дүүнер байгаа байхгүй юу? Зарим нь Харин 18 тийм ээ ой. настай. Тэгээ тийм одоо хүмүүс тэгж Мгм. ярьж байгаа гэхээр бас би өө төв Мгм. манай одоо ингэ доотлын үеийнхэн чинь тэгвэл айгүй их иймэрхүү юм уншдаг, сурдаг болсон юм байна штэ гэд би айгүй тэрэн дээр бас айгүй гоё санагдсан надаа. Яг тэгэхээр Мгм. тим юм надаас хүмүүс жоох мэдтгүү дутмаг гэдэм билээ гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь тэгээ айгүй сайн мэдчихилээ. Тэгэл токсик харилцаа тийм байдаг гэж авир л яриац тэгэл Мгм. хүү би бараг 20 эд мэдтэй токсик харилцаа ч гэж юу байдгийг мэдтгүй байсан штэ гэл. Хүүхдэр ээж гэж. Тэгсэн чинь тийм юм айгу мэддэг болсон. Тэр нь нэгсэн амар надад мундаг. Тэр яг юунууд айгу мундаг санагдсан аахгүй. Гэтэ яг нөгөө одоо яг бидний генерашнээс ахуулаад яг дараагийн генерашн бол яг тэрэндээ амар анхаарч эхэлж байгаа хгүй. Яа тэгэл бид нар одоо бидний баг насаас яг нэг тийм амар одоо яг бидний одоо энэ нөгөө тэнгисийн эрэг дээр 24/7-д оролцож байгаа хүүхдүүдийн шиг тийм үе байгаагүй штэ. Бас л жоохон хэцүү нэг тийм аав ээж нар салсан сарнсан ингээл нэгтэй нэг юм ороо бусгай гадаад дотоод явцгаас нэг тийм эмээ өөдөр өссөн ч гэдэг нэг тиймэрхүү үе байсан штэ. Тэгээд яг бид нар ингээд бидний үеэс ахуулаад одоо ингээ энэ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна гэд бодоод яг бидний доотлын үед бас ингээд бүр эрт энийг ингээ ойлгоод эхэлж байгаа хгүй. Бид нар ч гэсэндээ яг уг нь ойлгоод эхэлсэн л байгаа. Харин сая нэг тэр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь нэг юм гэрээ тэр нөө золбоо тв дээр гарсан байсан юм аа. Гэрээ ерөөсөө хүмүүс ингээ цэвэрлдэггүй, хогоо хайдаггүй хүмүүс байдаг гинэ. Тэгээ тийм хүмүүс Хоордог. нь очиж нөгөө нэг гэрийнх нь хогийг цуглуулсан чи юу вэ? 4 жил хогоо хаяагүй, 5 жил хогоо хаяагүй. Тэгээ баг Оо ингээ амар орох мундаг царай юм авахгүй лээ. юмсан аахгүй юу? Тэгээд ингээд тэр хүмүүсийг бол ингээд хүмүүс харуу шууд өө энэ залахгүй юм байна гэж харах гэдэг аахгүй. Надад ч тийг санагдсан л да. За арайчтэй гэж сэтгэл санаагаар унсан ч гэсэн одоо ганц хог гаргаад хаях тийм сэтгэлийн тэнхээ байхгүй нэг юу байсан ингээд би бас тэгж бодсон. Тэгсэн чинь Мгм. ингээд задлаад нөгөө хүмүүсээс нь ярьцлага аваад яагаад ингэсэн бэ гэсэн. Яг тиймэрхүү хүмүүс чинь ихэнх нь жоохон амьдрах сонирхолгүй болсон ч юм уу эсвэл өхөн мөхөн гэж боддог ч юм уу. Тэр нь юу ааж юм гэхэлэр багадаа авсан ямар нэгэн шархнаас болоод тэрийгээ Мгм. ерөөсөө авч тулж чадахгүй. Тэрийгээ ингээд одоо эцэг ихтэй хилээд ч юм уу те би ингээд байна миний сэтгэл санаа ингээд байна би ийм одоо сэтгэл зүйчдэр очимоор байна ч юм уу те тэнгүүд хөөе манад Мгм. удамд одоо баг ийм мэдрэл мөтөн хүн байхгүй шүү. Чи өстө юу Мгм. тийм юм руу явахгүй шүү гэдэг нэг сэтгэл зүйн эрүүл мэндийг шууд нөгөө нэг мэдрэл муутай гэдэг одоо нөгөө нэг монголчин гэдэг Шар чинь хадгаа ойлгоцсон. шар хад гэдээ ойлгочтой юм байлээ. Тэгэхээр Тэгээ бас шар хадад чинь уг нь зүгээр depressionд ч юм уу зүгээр янз бүрийн сэтгэлийн одоо юм готрол мотролд орсон хүмүүс очиж уг нь эмчлүүлт юм байл шүү дээ. Бид нар болохоор ингээл жоохон бахта шууд шар хаданд бол галзуу солиотой бараг л амар юмнууд очиж хөвцдөг амар ойлгоцсон. Тэгсэн чинь тэр чинь тий. зүгээр л сэтгцэн эмнэлэг л байсан байгаа байхгүй юу? Тий, ер нь бол тийм. Тэгээд энэ хоёрын яалгааг яг бүр ингээ хурццсан хүмүүс ч бас байгаа л Мгм. да. Гэтэ яг Мгм. нөгөө нэг
тэр яг зүгээр сэтгэл зүйн жоохон асуудалтай хүн байна уу эсвэл бүр уртцсан байна уу гэдгийг ялгаасаа олохгүйгээр шууд ингээд хин нэг ингээд тусламж хайгаад ирж яхад чинь өө чи мэдрэл муутай манай удам дэм хүн байхгүй шүү гэх юм бол тэр хүн хизээш дахиж тэр талаар ярих хүсэл Тийм. өгөхгүй байхгүй. Тэгэхээр бас Тэгэл тиймэрхүү байх юм бол одоо тэрийг нээж гэнэ гэдэг чинь амар том алхам ш. Тэрийг encourage хийгээд бас ингээ яриулаад цаашаага хүмүүстэй холбоод өгүүлэг нь иймэрхүү тийм трама үүссэн юмнуудыг айгүй эмчилж чадах юм шиг санагдсан. Тэгээ тэр нэвтрүүлгийг үзээд бас амар би бүр амар сонир санагдсан ш. Хөөх ийм хүмүүс байд юм уу гэж амар гайхсан. Зүгээр тийм ховор байхгүй юу? Аха. Netflix дээр бас тэр нөгөө Hoarder гэдэг нэг бүр докюментари байгаа. Би тэрний нэг л ангийг үзэж чадсан. Дахиж үзэж чадахгүй мөлий бас жоохон тэрийг үзэхээр ингээд амар юм юу төрд юм бэлээ нэг юм. За бас ингээл за арайчтэйгээд ингээд бас ингээд бодож байгаа ч гэсэн үнэхээр ийм хүмүүс амьдарч байгаа. Тэгээ эднэр яаж энэтэйгээ ингээд бас ингээд амьдраад ээж бас болд юм болоо. Ийм энэ хүртлээ одоо ингээд сэтгэлийн гутралд орохгүй юм шүү л гэж бодсон. Ингээд тэгээд амар их юм ингээ худалдаж авдаг. Ерөөсөө ингээ хэрэгтэй хэрэггүй юм худалдаж авдаг. Унтагч газар авахгүй. Тэнгүүтээ тэрийг ингээд хүмүүс ирээ цэвэрлэх гингүүд тэрийг бас ингээ хаях юм бас юм зүрх зориг байхгүй. Ингээ хаяхгүй энэ бол миний ингээд одоо бараг л 4 жил хэдэн жил цоглуулсан ингээд хайртай цоглуулга минь энэ төр гэл. Тий эсвэл ингээ нөгөө нэг эн тэндээс хүний өгж байгаа мөгж байгаа юмнууд хүмүүс нөгөө аваад ингээл хэрэглэхгүй тэр ингээд байлгаал байдаг. Тэгээд би сүүлд бас яг би нэг тийм амар хог цоглуулдаг хүн биш. Гэхдээ бас ингээ нөгөө гэр бүл болоод амьдрахлаар за энэ хэрэгтэй ч юм уу гэдээ юм авчдаг юм байна хүмүүсээс ч юм уу бол энэ тэндээс ч юм авчдаг юм байна. Тэгээ би яг одоо ингэж бодоод байдаг болсон. За яг энийг би сүүлийн 6 сар хэрэгэлсэн үү? Эсвэл сүүлийн 1 жил хэрэгэлсэн үү? Тэ 1 жил гэдэг чинь улирал солигдсон. Тэнгүүд энэ улирал солигдоход бас хэрэглэгдэж гэнэ үү гэж үзээд тэгээ хэрвээ хэрэглэхгүй байх юм бол энэ угаасаа хэрэггүй юм байна. Би энийг энэ бүтэн жил улирал өнгөрөөд тахчихсан хэрэглэхгүй ам чинь энэ бол угаасаа хэрэггүй мэн гэж үзээд яг хэрэгтэй хүнд нь өгдөг юм уу эсвэл шууд ингээд хаях ч юм уу тийм байдлаар одоо хэрэглэхгүй юмнуудаа ингэж бүр зөрөгтэйгээр хайдаг болсон. Тэгэхгүй бол сая нүүхэд бол ингээл юу вэ? Ийм юм байсан юм уу? Энэ одоо юу вэ гэхээр юмнууд аягүй гарч Нөгөө нэг шкафны болонд ингээд хийчээд тэгээд тэрийг хизээч нөө санахгүй байгаа гэдгийг ч мэдгүй байсан ч хамаагүй байгаагүй ч хамаагүй нэг тийм юмнууд байдаг те. Яг нэг ухажаангууд хүү ийм юм байлаа. За хэрэггүй мэн хаяа. тэгж ирээд тэр нь тэгээд бас юу болчдөг юм шиг байх шүү. Нэг гэдэг лээ. Бас нэг сэтгцэн юм болчдөг юм шиг лээ шүү. Ингээд нөгөө ингээд цоглогоо л сүүлдээ тэрэндээ ингээ ороод тэгээд тэрийг хайж чадахгүй тэрэндээ бүр attachment болоод тэгчтэй юм шиг. Тэгэхээр би бас сүүлийн үед амар их юм хаяад байгаа. Тэгээ бас төрснийхаа дараа би нилээх чинь юмсан. Тэгээ нөө төрхөөсөө өмнө өмсчихсэн хувцснуудаа ингээл би амар удаан хадгалаалсан байхгүй юу. За өмсөх бах, таарах бах гэл амар. Тэгээд ерөөсөө 2 жил өнгөрлөө. Тэгээл угаасаа ингээл амар их хувцснууд байгаад тахаар өмсөхгүй. Тэгээ нөө шинэ хувцас авъя гэхээр за тэрийг л өмсөн дөө гэж бодоод тэрийг өмсөнгүүтээ амар биэнд таарч марахгүй ангууд нь шууд нөгөө Poshmark гэдэг нөгөө аппликейшн дээр зарцсан шүү. Бас ингээд шууд ингээд бас хайрын ямиг ингээд бас ингээд хүнд өгөхөөр ингээд бас хайрын ш бас ингээд заримдаа нэг юм үнтэй авсан юм аа. Тэнгүүт нь шууд зарайсоо. Зарж болсон юм билий ч юу. Нэг айтайхан брэнд ч юм уу эсвэл яг үнтэй гэж бодсон яг тэгээд зааш нэг хэдэн дөрөв болгоол тэгэл бүр нэг одоо нэг эн тентхий ямар цасан мэдгүй юмнууд бол шууд цоглуулж байгаа л нөгөө юу лээ welfare ямар юм лээ. Тийм. Энүүгээр нөгөө бас нэг юм хогийн бункер шиг мөртлөө нөгөө хувцас гутал ингээд донейт хийдэг юмнууд байдаг те. Би одоо бас дахиад нэг тэрэнд 2 уут юм хийх гээл бэлдээл. Ер тэгмээр юм байна гэж айгүйх бацтий. Ер нь тийм юм багтаа амьдрна гэдэг чинь их зүгээр юм билээ. Хаана юу байгаагаа мэдээд амар. Тэгэхгүй тэр нөгөө юмнийхаа дунд ороод живээд тэгээд тэр чинь бас нэг стресс өгд юм ба штэ. Юмаа хайж олж болохгүй. Тэгэнгүүтээ шинэ юм худалдаж авах хэцүү байх хэцүү болчдөг те. Тэгсэн. Нэг тийм Монголоос бол тиймэрхүү сонирн байна. Тэр юу гэсэн. Тэгээд нөгөө нэг юу яа тэнгисийн ирэг дээр 24/7 ярьжсэн хойлоо шүү. Нөгөө нэг юу. Саяны юу ч ургаж гарч ирж байгаа байхгүй юу. Залуучууд санаа анхаардаг болчихжээ. Одоо тэр чинь мундаг болцсон лээ. Тий, одоо өөрийгөө би хайрлаж сураагүй би хүн хайрлаж чадахгүй гэж хэлж ийна л гэдэг чинь тэр чинь амар одоо бачуур болцсны шинж аваад байгаа байхгүй. Гэтэ яг амьдрал дээр яаж аа мэдэхгүй л дээ. Ямар ч гэсэн
тиймэрхүү юм ярьж гинэ, мэдж гинэ гэдэг чинь Мгм. л болж гинэ л гэж ойлгосон шүү дээ. Тийм. Ер нь тийм шүү. Бас өөрийгөө бид нар би одоо 20 нас мастадаа өөрийгөө хайрлах юм байрлаа гэж бодож исэн юм болов уу гэдэг байхгүй. Тийм Өөрийгөө юм хайрлах бодохгүй бид л нэр байсан. нэг жоохон шууд гаднах талаас нь харчтай шүү. Одоо юу гэдэг өөрийгөө хайрлах гингүүд өсөөд болол явцдаг. Өөрийгөө хайрлах Мм. гингүүд бодол явцдаг. Тэгтэл тэр чинь яг өөрийгөө хайрлана гэдэг чинь яг дотроос нь хайрлахыг яг хэлээд байгаа юм шиг Мгм. байна. Тэрийг л одоо бас айгуу сайн сурж морхгүй бол тэгэл тэрнээс чинь болоод нөгөө сэтгэл готрал тэгэл өөртөө итгэлгүй байдал үсээ Мгм. явчихж байгаа. Тэр нэг сэтгэл идэгрэл гээд за бараг л нэг 2 жилийн өмнө хаа нэг амар олон хүмүүс тэрний сургалтанд гинт суусан юм шиг санагцсан. Тэр гоолингоо гээд нэг сэтгүүл илүү юу лээ? Instagram пэйж ч үлээ тэрний цогт бэлгүүн за худлаарч гинөө. За мэдгүй ямар ч хэлсэн тэрнээ сэтгэл идэгрэл гээд нэг тийм сургалт болсон юм шиг лээ. Тэгээ тэрэнд миний ингээд дагдаг хідэн сошиал инфлюенсерүүд ингээд бүгд хідэн суугаад тэгээ тэрнийхээ талаар амар байнга яриад исэн нэг хэсэг ингээд л өөрийнхөө ингээд дотор хүнтэй би ингээд ярилцлаа. Өөрийнхөө ингээд одоо inner child тагаа би уулцсан гэж амар яриадсэн нэг хэсэг. Би тэгээд яг хөө тэрийн experience хийж үзег болохоор яг ямар юм бэ гэдгийг мэдэхгүй л дээ. Гэтэ яг тиймэрхүү юм суу гэвэл чи суух уу? Нэг тийм юм сууж ер нь өөрийгөө эдгээч гэдэг юм уу? Өөрийнхөө жоохон охинтой уулзсан юм болзээ гэж боддог. Тийм боддөө штэ. Би тиймэрхүү юм байвал айгу чөлөөтэй очиод туршиж үзнэ гэж боддог. Тэгээд тэр жоохон охин тэр яг энэ талаар би амар олон жил юм сонсч байсан л та ингээд яг өөрийнхөө бага настайр очиод тэг яг тэр нэг ингээл хүнээр гондоолгож байсан ч юм уу эсвэл нэг юм хойрт болж байсан мэдрэмжтэй яг тэр үедэр нь очиод тэр охиныгоо ингээд таавшруулад те чи ямар ч буруугүй шүү те чамд энэ хандсан хүн л ийм хүн хаарлаач гэдэг юм уу яг энэ утгаар нь ингэж өөрийгөө тэр жоохон байсан үе очиж ингэж тайвшруулах хэрэгтэй юм байна л да. Тэгээд тэрийг мэдснээс хойш хаяа нэг ингээд өөрийнхөө багын зураг мургийг харахаар амар өөрийгөө өрөвдөх сэтгэл битгэл гардаг. Тэгээд ийш айлуул энэ нэг жоохон охин гээл ингээд яг тэгэж нэг очиж мочиж ингэж яаж чадахгүй байгаа ч гэсэн тэрийг сураагүй ч гэсэн ямар ч зэн ингээд зураг мурга харахаар ч юм уу ингээд цаанаасаа нэг юм өрөвдөх сэтгэл төрөөл тэгээд Наа чи бас л нэг л төрлийн сэтгэл идэгрэл юм шиг. Яг тэр зургаа чи хараад яг юу мэдэрч ийсэн одоо өөрөө ингээд мэдэрч ийн гэхээр тэгээд тэр мэдрэмж нь ингээд зүгээр байсан шүү гэдгийг тэр охинд одоо ингээд юу дээ. Одоо тэр охин чи штэ өөрөө. Тэгэхээр чи яг тэр 7 настай ч юм уу 5 настай ч юм уу охинд энэ зүгээр байсан шүү гэдгийг нөө хэлж өгж байгаа болохоор бас нэг төрлийн сэтгэл идэгрэл аха тэр. тэр чинь одоо энд нүн hypnotize гэдэг лөө юу гэдэг Hypnotize. тий тэрийг Hypnotize. hypnotize хийлгүүлж байгаа л хүмүүс ч бас нэг тэгээд байдаг. Тэгээл тэрэн дээрээ бас нөгөө өөрийнхөө очмооргүй байгаа дурсамжууд дээр ингээл очиж мочоол тэгээл тэрийг ингээ өөрөө мэдлгүй яарч мараал тий. Тийм янз зөндөө л одоо аргууд ах шиг байна. Тэгэл яг аль нь хүнд нь илүү ажиллаж जैन тэрийгээрээ бас яг нэг жоохон сэтгэл санаагаа анхаарад ер нь явсан дээр юм бэлээ. Тэгэхгүй бол нэг л мэдхэд одоо нэг л хар юм дуудсан ч юм уу тэрийгээ ч мэдэхгүй явж байгаа хүмүүс айгүй санагдсан. Ер нь нэг өөрийнхөө таарсан сэтгэл зүйчтэй ер нь бол сэтгэл зүйчдэр очдог болвол их зүгээр юм шиг үлээ тий. Гэж би бодсон шүү нэр бас. Яа. Гэтэ бас сэтгэл зүйч энэ дээр аавна гэдэг чинь бас жоохон үнэтэй. Тэгээд тэрний төлөө бас ингээд илүү дээр ажил олох хэрэгтэй, илүү дээр байх хэрэгтэй. Тэгээд илүү дээр сэтгэлийн юутай байх хэрэгтэй болж байгаа юм байна л да. Гэтэ энд ингээ нөгөө нэг Америкт би амар гайхчихсан бас төрсний дараа билүү дээ эмнэлэгт очиод үзүүлсэн чинь надаас чи амиа хорлох гэж оролцсон уу? Амиа хорлоно гэсэн бодол чамд төрсөн үү гэд надаас сувлэгч нь ингээ асуугаадсан. Тэгээ би гайхаад би тийм амир одоо тэгсэн юм шиг энэ хүнд би харагдаад байгаа юм бах та гэд би амар гайхаадсан аахгүй. Гэсэн чинь тэр нь болохоор ерөөхдөө хүн болгоноос асуудаг. Тэг төрсөн ээж бол эхний яг нэг сард чинь 6 вектор очдог хаа. Тэгээ яг гарангийн дараа уулзаад одоо эмэгтэйчүүдийн сэтгэл санаа докторгүй ч юм уу байдаг юм байна. Тэнгүүд яг уу яг тэрний нэг нь байж магадгүй гэх. Тэгээ надаас тиймэрхүү асуугаа. Тэг би үгүй
тийм ерөөсө бодож байгаагүй гэд хариулаад тэгсэн чинь за хэрвээ тиймэрхүү шинж тэмдэг илэрвэл тэ энэ утас руу залгаараа ч юм уу энэ ийшээ холбогдорой гэдэг мэдээлэл өгч. Тэгээ би тэрийг харчаад өө эн чи яасан дэжгүй юм бэ? Аа бас яг нэрээ тийм шатан дээр явж байгаа хүн байх юм бол бас яг энэ үед нь бариад авч болох юм байна штэ гэж бодсон аахгүй. Тийм. Би бүр залгангаа л алдсан. Яг нэг төрсний дараа за энийг хоёлаа дараагийн эпизод дээр ч юм уу ингээ бүр илүү төрсний дараа яг юу мэдэрснээ ярил л да. Би бол өөрийгөө тэр төрснийх дараа сэтгэл готролд орсон гэж боддог. Яг ингээд орсон. Тэгэхэд бол магадгүй чиний хувьд бол ингээд тэрийг ингээд нэх юм хүн дээр тусгаж аваагүй ч юм уу ингээд тэрийг ингээд мэдрээгүй ингээд аз таарад ингээд өнгөрсөн юм шиг сонсогдож байна. Тэгэхээр хоёлаа яг хоёр талд яг ямар байсан гэдэг тухайга бас яриулах зүгээр ч юм уу. Энэ сэдв бол ингээд юу юм шиг байгаамаа. Америкт амар их түгээмэл ингээд яригддаг. Ингээд хүн болго энийг ингээд амар хүн дээр хүлээж авч ярьдаг мөртлөө Монголд олонгууд одоо за барыг нэг сүүлийн 5 6 жилээс л энийг амар хүн дээр тусгаж авч байгаа юм шиг санагдав. Тэрнээс өмнө нь бол хүүхдээ хараад би гэртээ ингээд байж иж юундаа гонгэлдээ ажил төрөл хийхгүй байж юунд гонгэлдээ хүүхчээ ирүүл сарлахтаа өгсөндөө маялаад байдیں۔ Ч гэдэм юм ингээл нэг ээжүүдийг ингээд нөгөө буруутгаад идэг. Ерөөсөө ялангуяа өөрсдийгөө буруутгах жагаа дээр нэг эргэн тойрных нь хүмүүстэй за ах トゥ өнөр ч юм уу найз нөхдүүд нь улам тэгээд байдаг байхгүй. Чамд одоо бүхэл юм биш чи яагаад ингэж байгаа юм ч гэдэг юм уу те. Тэнгүүдээ бас нэг үг бүр байсан. Ямар юм гисэн бэ? Галзуу юм ч гэлөө одоо нөгөө одоо тэгээ нэг жоохон сэтгэл готрол болцсон байгаа хүнийг тэрийг ингээд мэлэрхэлэнгүүд тэрийг одоо нөгөө нэг төрхтөө ингээд шок аваад чи галзуурсан юм уу ч үлээ тэгж бүр ингээд одоо хилдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ сав нь хөөрсөн гэж ярьд юм лээ. Тийм сав нь хөөрсөн ч үлээ гэж ярьдаг. Тэгснээ юу гэлээ савын нөгөө нэг ингээд төрх бишээ сав гэдэг хатлаа ярьчих. Нөгөө ихсийн ингэж нөгөө хурдан гаргаж авахгүй бол галзуурчдаг гэсэн мэсэн ч гэлөө ингээд амар сонин юм холбогдоогүй юмнууд яриа тэгээ тэрэндээ итгэцгээгээд хүнийг шууд галзуу малзуу мэдрэл матай болгоод авч илцэхгүй байгаа байхгүй. Би ч бас нэг төрсний хадаар ээжтэй сэтгэлээр унаадаас чи юундаа сэтгэлээр ундаа ингэж хилээд нэг гомдсон бас юм. Гэтэ нөгөө одоо ингээд бид нар айгүй олон юм интернетээс ингээд нэг юм хайгаад ч юм уу ингээд олон одоо энэ талаар олон хүмүүс ярьж байгаа болохоор бид нар амар олон талын мэдлэгтэй олж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээгүй одоо хэдэн жил за 20 жил 30 жилийн өмнө яг энэ мэдрэмж бол байсан л ээж таарна шүү дээ. Тэгэхэд тэр үед байсан эмэгтэйчүүдийг одоо ингээд яаж хүмүүс ингэж хүлээж авч исэн бол гэхээс бас жоох амар. Бид нар тэр мэдрэмжийг бол ингээд ерөөсөө яаж ч ингээд дарыг ингээд болиулъя. За би ингээд илүү дээр бай гэж хичээгээд ч ингээд л яг нэг дотроос ингээд гарч ирээд идэм мэлээ. Ингээд нэг юм би сайн л байгаа штэ. Миний хүүхд ингээд аз жаргалтай байна. Миний хүүхд эрүүл байна гэл бодоол ингээд амар ингээд гой байжангууд тэгвэл яана, ингүүл яана гэл ингээд амар ороод ирт юм лээ. Тэгээ за тэгээ тэрэн дээр нь хүүхд өвдчих юм бол тэгээ дуус тэгэл дуусаа юм л шүү дээ. Харин тий өмнөх удаа дээр чинь тэгсэнгээ дараагийн удаа бас сэтгэлээр унж магадгүй өөрөөсөө бодож болох юм лээ. Чи нөгөө нэг төрөлт болгон өөр юм бэлээ. Тийм гэсэн. Тэгэхээр би бол одоо яг тэрийг мэдрээд байгаа байхгүй яг өөр юм бэлээ. Тэгэхээр одоо би эхнийхээ хүүхдээр сэтгэл готролд ороогүй байж болно те. Төрсний дараа гэхдээ одоо би хоёрт дээр би орох магадлалтай байхгүй. Тэгэхээр тэрийгээ би урднаас би мэдрээд за ийм намайг хүлээж байгаа шүү гэд би нөхөртөө бас хэлээд байгаа байхгүй. За магадгүй би ийм гаргаж магадгүй. Би ингэчиж тий. Тэгэхээр ингээд наа бэлдээрээ гэд ингээд ер нь ингээд бэлдэж явах хэрэгтэй юм шиг санагдсан надад. Тэгэхгүй ингээд нөгөө хүмүүс энэ талаар мэдгүй, үгүй мэдчихсэн ч барыг тэрийг ярьдаггүй, боддоггүй болохоор одоо нөгөө нэг хүн дээр жоохон буугаад гэх юм уу. Тэгэхээр дараагийнх дээр жоохон тарчлагтай бай гэж бодоод бодоод байгаа шүү дээ. Ер нь хажууд байгаа хүмүүс ялангуяа ингээд амар тусалж дэмжиж ингээд гоё сайхан үгсийг ингээд нөгөө нэг ингээд хэлж явах юм бол бас илүү сэтгэлийн ингээд амар амгалангийн ингээд мэдрээд гоё яах юм шиг үлээ. Тэрнээсээ ингээд өдөржингөө хүүхдтэйгээ хойлохнаа ч юм уу. Одоо ингээд ялангуяа Америкт бол ээжүүд ингээд гэрт нэрээ туслаад өгөн байхгүй. Гэрээс нь ирээд нөгөө нэг аав ээж нь байхгүй хүмүүс ч ингээд гэртээ ингээд хүүхдтэйгээ хойлохнаа байхаар чи ингээд хүүхдтэйгээ яриад хүүхэд нь буцаагаад хариу хэлэхгүй юм чинь. Тэгэл өөртөөгөө яриад л ингээд буруу ч байсан зөв ч байсан өөртөөгөө ингээд яриад тэгэл өөрийнх нь бодол нь өөрт нь буцаж бууж ирж мэрэл ингээд ерөөсөө амар
юу замбрааг бол амар хэцүү мөлий. Ядж явах нөгөө нэг гормон чи ингээл дээш доошоо савлал ингээл биеинд ингээл янз бүрийн өөрчлөлт гарч ирэл. Харин Постпарм нэг тиймэрхүү байсан. Одоо хоёр дахь дээр яад юм болоо өстой мэдэхгүй л юм чигш. би тэгээд яг наадтай чинь гэрийнхэндээ яг аягүй сайн ойлгуулж хэлжсэн байхгүй. Та нар бол яг вэ ингээд яг мэдээж адилхан л юм туулж байгаа. Тэгээд адилхан л төрөөл ингээл нэлэх хүүхдтэй нойрмойргүй хонж байгаа. Тэр чинь аягүй сайн ойлгож байна. Гэтэ яг энэ Америкт өсөж байгаа монгол хүүхдүүдийн нэг одоо юу гэдэг онцлог нь болохоор яг одоо эцэг ихтэйгэл хамт байдаг. Тэгээ ирээд ингээд нэг наан цаана гэдэг хамаатан садан байхгүй, аваачаад үгүй хайл байхгүй, тий бүгдээрээ тийм болохоор ингээд энд өсөж байгаа хүүхдүүд ингээд яг зарим хүмүүс ингээд Америкт өсөж байгаа хүүхдүүдийг айгуу дуугуу ингээд тийм татгшоогоо өрөөнөөсөө гардггүй ч гэдэг юм те ялцчгүй ингээд энэ өсөж байгаа байдал нь яг ийм байдал руу оруулаад байгаа байхгүй юу. Тэгээ бид нар өөрсдөө л яг нөгөө эцэг эхчүүд нь хичээгээл нэг юм community руу ч юм уу ороод хүүхдээ аваачаал ингэж хүмүүстэй санаатаагаар гэдэг шиг ингэж аваач тоглоулах ийм л юм хийхгүй бол яг нэрнгэсэл яг өрөөнөөсөө гардггүй хүүхэд болох магадлал амар өндөр юм байна гэж би ер нь ажигласан. Тэгээд би ээж нэг энэ талаар бүр яг ярьж байсан. Тэгээд нэг та нар яг хөө ингээд эндээс Монголоос харахад тэ Америкт та нар хүүхд төсөж чинь гоё байна, эрүүл одоо агаар магаар ингээд ярьж болно. Гэтэ яг энэ сэтгэл санааных нь хувьд энэ хүүхдүүд бас яг Монголд төсөж байгаа хүүхчийг тийм мэдрэмжүүд авч чадахгүй байгаа. Ийм ойрхон садаах дүнэр мүнэрхэн дунд тоглоал тэ ингээд хөөрөл баясаал байхгүй байгаа нэг дөрөв ханы дунд ээж аваа штаа. За тэгэл сургууль дээрээ ч очиж юм ингээл ийм л байдаг юм аа. Тийм болохоор бас тий Монголд өсөж байгаа хүүхдэд Америкт өсөж байгаа хүүхдэд энэ даваа сул тал гэж бас байдэн шүү гэж хэлэхгүй бол зүгээр л Америкт өсөж байгаа хүүхдүүдийг одоо юу гэдэг жаргалтай гоё юм уу гэд ингээд жоохон өнгөцгөн харах гэдэг юм шиг санагдсан байхгүй юу? Нөө тий идэл чиргэлж байгаа идэж ууж байгааг ингээд хараад өө эднэр ингээл гоё газар гоё амьдарч ингээд бодож байгаа. Тэгэхэд чи ингээл за ингээл андаж ингээл цагаан сар боллоо тий. Цагаан сар чи ямар том баяр үлээ. Монголд бол бүгдээрээ шин дээл мухацсан өмсөөл бүгдээрээ ингээд шинийн нэгэндээ ингээл эмээ өвгийнхороо очиад золгоол тэгэхэд чин энд цагаан сар бол зарим айлд баг зүгээр л нэг л ажлын өдөр болоод ингээ хуурцсан. Тэгэл аав нь ч юм уу ээж нь ч юм уу ажилдаа явдаг хүүхдүүд нь сургууль цэцэрлэгтээ явдаг амралтай байхгүй тэгэл шинэ жил боллоо гэхэд чинь Монголд ингээ шинэ жилийг бүр арай л гоё тэмдэглэдэг байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэг чи энд бол ингээл би өөрийгөө ингээд анзаарсан байхгүй. Монголд бол бид нар ингээл дандаа ингээл орой алга ингээл 12:30 болохоос өмнө ширээ мэрээд салбууз музчиг нээлттэй гоё нөгөө нэг телевизийн нэвтрүүлгүүд үзээл байдаг. Тэгэд чи энд бол баг ширээч засахгүй баг он гарч байгаа гэдэг тийм настарч байхгүй. Тэгэл нэг он гарахаар нэг шампасыг бодуулаад за болоо унтцгаая гэдэл нэг унтчихдаг юм жоохон уйтгартай. Харин яг бөөнөрөө яг нийлээл за ингээд тгий гэж тохиржил юм хийхгүй л яг өөрсдөө бас яг тэр настар оруулах жоохон хэцүү болсон мэлээ. Тийм тэгээд яг бүх айлуудын нөгөө нэг цагийн хуваар нь өөртөө яг тэр өдөр амардаг хүмүүс нь бас их овор яг ингээд гоё ингээд танилуудаараа найзуудаараа ингээ уулзъя ингээд хамтдаа ингээд юм зохиоё гингүүд бас ингээд яг амардаг өдөр ажилдаг өдөр нь таарахгүй бас хаяадаас тиймэрхүү байдаг. Яг нөгөө Монголын баярыг тэмдэглэх гэхэр те. Яг энэ нөгөө нэг битэрийн л одоо бодлоод тийм бодол шүү. Ямар одоо нөгөө комплейн хийгээд байгаа даа биш зүгээр нөгөө бас иймэрхүү юмнууд байдгийн шүү. Тэгэхээр Америкт ирэх гэж байгаа хүүхд мөхтэйг ирэх гэж байгаа хүмүүс бас яг энэ талаар бодолцож үзээрэй гэсэн үднэс л хэлээд байгаа юм. Тэгэхээр сайхан талууд бол зөндөө байгаа. Тэгээд гоё талууд бол байгаа. Гоё талуудыг нь бол яриад дуусахгүй л тий. Тийм. Яг тэгэхээр одоо хүнс агаар одоо манайх бол одоо ийшээгээ бүр 5 минут талхаал ой мод руу орчиж байгаа байхгүй юу? Тэг бүр үнэхээр амар гоё тэгээд ийм газар мазар амьдарч байгаа бүр ингээл өдөр болгол баярлах юм шүү дээ. Тийм шүү бас баярлаг юмнууд зөндөө. Тэгээ хүүхдүүдтэй бас ингээд ийм гоё эрүүл орчин төсөж байгаа бас ингээд баярлж байгаа. Гэхдээ бас энэ чинь ингээд бүх гэр бүлэрээ хамтдаа байхгүй болохоор чинь ингээд бас нэг дутагдах юмнууд бас үнэхээр байлгүй л яах вэ? Тэгэд яг энэ бит хоёрын л өнцөг байлаа. Бусад аав ээж нар яаж боддгийг бас бит хоёр мэдэхгүй шүү дээ. Тэгэл хэрвээ та нар санал нэгдэчихвэл бас комент бичээрэй. Ой. Зарим нь баг нөгөө нэг энэ талаар бодоочгүй ч явж иж магадгүй гэж би боддээ. Яа тэгэхээр нөгөө амар завгүй шүү дээ. Тэнгүүд
За хоолыг навчаад өгсөн, хувцас навчаад өгсөн тэгээд ингээд бодоо явж байгаа ч хүмүүс ээж магадгүй эсвэл яг энэ тал дээр анхаарат. Гэхдээ энэ талыг одоо айгүй хүмүүс анхаарат ингээд Монгол юм хий, Монгол хүүхдүүдийг ингээ тгий ялангуяа одоо тийнейж буюу өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ийм юмнууд хийгээд айгүй хэм хийгдээд байгаа юм бэлээ. Яг тэгэхээр яалтчгүй өсвөр насны хүүхдүүд энэ төсөж байгаа өсвөр насны хүүхдүүд чинь нэг юм татгшоогоо болоод яг өрөөнөөсөө гарахгүй нэг таблет, тоглоом тоглоод байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй. Тэр зөв шүү. За найзынхаа гарах цагч болж байгаа шүү. Тэгээд энэ сэдвүүдээ дараа нь хоёлаа гоё үргэлжлүүлээд зөндөө олон хүрээнд ярий болвол гоё найзуудыгаа ураад гоё илүү олон эмэгтэй ээж найз нарыгаа ураад ч юм ингээ гоё тэд нар юу гэж боддгийг ч гэсэн сонсъё ирээдүйд те. Одоо ингээд хоёлаа яг энэ цагтаа ингээ тохироод биччихье. За тэгвэл тэгээд дараагийн эпизодоор уулзцаая тий. За тэгээ. Авах гэж бодож байна. За тий. За чи өдрийг сайхан өнгөрөөрэй. За тий.